Бодлогын хөгжлийн банк 25 жилийн он баярыг угтаж Дархан хотод бүтээлч ажлыг өрнүүлэхээр болсон байна. За нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх хүрээнд аймгийн нийтийн тээвэр болон хотын үзмжинд хувь нэмэр оруулах хууц автобусны буудлыг байгуулж ашиглалтанд оруулжээ. За нийтдээ 10 байршилд автобусны буудлыг шөнийн гэрэлтүүлгийн хамт шийдэж, за өнөөдөр орон нутгийн өмчөд шилжүүлэн хүлээлгэн өглөө. Бодлогын хөгжлийн банк маань арилжааны банкудад тэргүүлэгч байр суурьтай байдаг. Тэгээд энэ жил 25 жилийн яваа тохиолдуулан бас нийгмийн хариуцлагын хүрээнд Дархан уул аймагтай бүтээн байгуулалтын ажлыг 45 сая төгрөгөөр 10 автобусны буудлыг аймагт хүлээлгэж өгч байна. Сүүдрөвч санал бүхий нэг автобусны буудлыг 4.5 сая төгрөг буюу за нийтдээ 45 сая төгрөгөөр байгуулж, за хотын удирдлагууд болон ажлын хэсэгт хүлээлгэн өгчээ. Өнөөдөр Дархан уул аймгийн бодлогын хөгжлийн банкнаас Дархан уул аймгийн нутаг дэвсгэр дээр 10 байршилд автобусны орчин үеийн сайхан буудлыг 45 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийж өгч байна. Өнөөдөр бид нар энэ албан ёсоор энэ буудлыг хүлээн авч орон нутгийн өмчөндөө бүртгэх ийм үйл ажиллагаа явуулж байна. Манай ялангуяа хувийн хвшлийн байгууллагууд бол нийгмийн хариуцлагын хүрээнд Дархан хотдоо иймэрхүү сайхан бүтээн байгуулалтыг бол санаачилж хийгээсэй гэж бас уриалж байна. Автобусны буудлыг байгуулахад за шөнийн гэрэлтүүлгийг шийдэхэд багахан хүндрэл гарсан ч асуудлыг шийдвэрлэж чадсан гэдгийг энэ үеэр хэлж байлаа. За автобусны буудал байгуулах байршлыг аймгийн цагдаагийн газраас авсан судалгааны үндсэн дээр за дээрх 10 байршилд автобусны буудлыг байгуулсан гэлээ. За төсөв санхүү хүндрэлтэй байгаа энэ цаг үед нийгмийн хариуцлага ухамсарлан хотын үзмжинд өнгө нэмсэн бүтээн байгуулалтыг хийж өгсөн Бодлогын хөгжлийн банкны хамт олонны за энэхүү санаачилсан ажил нүдэ олсон ажил болсон гэдгийг ч аймгийн иргэдийн хурлын дарга онцолж байлаа.